Сайн байцгаана уу үзэгчдээ. Кайф нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт бид буудлагын спортыг та бүхэнд сонирхож хүрэхээр шийдээд байна. За тэгэхээр кайф мэдээлэл маш олон спорт за зүйлсүүдээс кайф авч явсан. Энэ спортыг онцлсон нь бид тэмцээн уралдаан Олимпиос л энэ спортыг мэдхээс гадар дээр нь бэлтгэлийн юу байдгийг цаана яг ямархуу үйл ажиллагаа явж тэр спортын амжилтанд хүрдэм бэ гэдгийг ер нь бас мэдэхгүй хүмүүс нэлээдгүй байгаа учраас яг энэ дунд нь ороод бид хоёроос эдний авдаг кайфыг мэдрэхийг хүсэж байна л да. Гэхдээ 30 минут ингээд амжихгүй нь ойлгомжтой байх тийм ээ. Бид хоёр жоохон нам дуутай яриад байгаа. Учир нь л одоо энд бэлтгэл сургалт хийж байгаа тамирчид маань дуу чимээгүй орчинд ямар нэгэн зүйл сатаарахгүйгээр их боо бэлтгэлийг хийх хэрэгтэй тийм ээ. Жоохон шивнэж ярьж байгаа шүү. За тэгээд энэ хувцсыг бол мэдээж эндээс өмсүүллээ. Энэ их их тамирчид маань өөрсдөө гэсэн хувцастай байдаг. Энэ нь бол дөнгөж эхлэн суралцсан. Хүмүүс зориулсан хувцас учраас таарахгүй юм бас байна л да. Лего шиг л эвлүүлээл өмсчлээ тэгээд. Гэтэ хувцсандаа гол нь биш. Энэ спортоор хичээлж байгаа хүмүүсийн мэдэрдэг кайфаас л үзэж тавханд өөрхийг хичээж байна. Багшаас нь заавар зөвлөгөө мэдээж хэрэг хамгийн эхлээд аавна. Тамирчид манаас гадаадд Азийн наадамд оролцох гэдэг ихэнх тамирчид маань явцсан. Өнөөдөр бас бэлтгэл хийж байгаа тамирчидтайгаа уулзнаа. За ингээд кайф нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар буудлагын спортоор үзэж тавханд өөрхийг бэлэн боллоо. Урт тууны дасгалжуулагч инх чаргал багштай та бүхнийг уулзуулж байна. Тэр таны хувьд тэр нь хэр удаан багшилж байна энэ спортоор? 90 оноос хойш. 90 оноос хойш үү? Тий. Монгол ер нь хэр удаж байгаа спорт вэ? 1955 оноос анх үүсч өгдсөн гэж тооцож явдаг шүү дээ буулгын спорт. Монгол одоо 55 оноос хойш гэхэр чинь нэлээд олон алдартай төрсэн баг тий. Дээрээс нэрлүүл одоо ямар одоо тэгэл манай ард хүн бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Гүндэг маа байна. Мөнх цул байна. Мөнх баяр байна. Тэгэл одоо томтой томоосон тэр тэгэл тийм Азийн тоглолтын тэр аваргууд бол зөндөлтэй байна. Тэр шигшээ баг гэхээр хичнээн тамирчид байдаг юм шигшээ баг. За тэгээд одоо нэг 10 хэдэн тамирчин байгаа л да. Шигшээ багын бүрдэх юм бол тэгэл нэгд нь хасагдсан янз янз болно л доо. Сүүл гарч байгаа амжилтуудаас дурдвал одоо. Одоо тэгээд байна. Одоо сая дэлхийн аваргад Испанд одоо залуучуудын гар бууны тамирчид алтан медаль, эмэгтэй гар бууны тамирчид мөнгөн медаль багаараа Монгол улсад хүртсэн. Бусдууд нь одоо бас нэлээд олон багийн тамирчид бол 4 оноогоор энэ төр медалийг алдсан тийм баг. 4 оноо гэдэг чинь одоо ойрхон шүү дээ. 3 хүний дундаас гарахад. Энэ эмэгтэй урт тууны баг энэ төр гिचийг л ойрхон алдсан тийм. Бид нар бол бас манай энэ буудлагын тамирчид бол энэ топ 4 спортын нэгэнд ордог. Тэр одоо рейтингээр нь бодож үзэхэд бол бас бид нэр төдийлөн бас тийм их амжилт санаж ясны үед бол арай хүрсэнгүй гэж бодсон ч гэсэн бол амжилт бол гаргасан манай бүгд тий. За тэгэхээр бид хийж байгаа нэвтрүүлэг бол кайф гэдэг нэртэй. Тэгэхээр энэ спортоор хичээлж байгаа тамирчид маань бүгдээрээ энэ хүмүүсээр таашаал авдаг болол энэ спортоор амжилт гаргах гэдэг явж байгаа хэл та тийм ээ. Насны үед ер нь хязгаар байдаг юм энэ спортод. Би одоо 34-тэй. Тэгэхээр энэ спортоор ингээд цаашаа үргэлжлүүлээд явъя гэх юм бол болох уу? Болно шүү дээ. Жишээлбэл одоо 42 та олимпийн аварга болж байна. Тэр болт хичээлэхэд өөрчлөж одоо хэдэн насны зай байна. Тэрнээс гадна одоо энэ буудлага спорт чинь энэ ахмад тамирчдын твийн аварга, ахмад тамирчдын улсын аварга гэж явагдана одоо маань. Тэгээд ахмад тамирчдын твийн аварга гэж явагдана. Ахмад тамирчдын дэлхийн аварга гэж явагдана. Тэрэн дотор буудлага спорт 70-аас дээш нас гэж оруулсан гэдэг. Зөв. 70 нас. 70 хүртэл тэгээд 70-аас дээш гэдэг. Тэгэхээр чи одоо 70 настай одоо дэлхийн аваргад одоо 70 насны ангилд орно гэдээ явж явах хичээлэхэд одоо жилийн зай байх хангалттай. Ийшээ ингээд урт бууны тамирчид, ийшээ гар бууны тамирчид байна л да тийм ээ. Өнөөдөр бид хоёр танаад ингээд хичээлдэг бүхэл төрлөөр нь бас ингээд туршиж үзмээр байна л да болох уу? Болно тийм ээ. За та энэ буу хэрэглэлээс ахуулаад танилцуулах анхаарах зүйлс бол зөндөл байгаа байлгүй дээ тийм ээ. Буудлага хийхээ өмнө шалгана. Энэ хийм буунууд учраас ингээд татах дээр цэнгэлэгчтэй.
Зүгээр өөр замгтай бүнүүдийг бол заавал замгийн татаж үзэж сумтаа сонгох нь үзэж байгаа. Энэ гурван энэ тэргүүн алтан дүрмийг яг баримталж явах хэрэгтэй. Санамсаргүй одоо буу алдаад яалаа хэрэг хувцсан бас нэлээд хамгаалах юм биш бай. Гайгүй юу? Хамгаалахгүй юу? Цааш сум бод буунах тий. Чи хоёуг дуулах шиг тийм юм хүмүүс хамгаалахгүй бол тийм үү? Ямар зорилготой хувцсан. Энэ хоёроос хөдөлгөөнс харуулах, хөдөлгөөнийг багасгах тий. Бодгошийн хөдөлгөөнийг маш түрүүн бас таяр дээржсэн байвал бол маш жижиг гэн. Одоо том харагдаад байх ийм жижиг юм шүү дээ. Тий. Энэ одоо 9 онцсон байваа л да. Тий. Энэ бол одоо хийн уртууны бай, яг жинхэнэ тэмцээний бай. 10 нь бол 0.5 мм буюу яг нариндаа ялааны нүднээс 2 дахин жижигхэн байдаг. Ялаа их том нүдтэй амт миллиметр нүдтэй байдаг. Тэгэд энэ 10-ыг бол аль болохоор сумныхаа төвөөр алгуулахыг хичээдэг манай тамирчид. Энэ зайн хэдний? Миллиметр. 10 метрээс буддаг хийн бууны хийн уртууны бай. Энэ 10 метр. Энэ 10 метр үү тий? Хийн буунуудыг ерөөсөө гарбууч байсан, уртууч байсан 10 метрээс бод. Хийн бооны төрөл ихээр. Тийм, хийн бооны төрөл байгаа болохоор манайхан бас мэдгүй байж магадгүй. Яг үнэ тий. За тэгэхээр энэ хийн бооны урт бооны төрөлд нь эхлээд тий багшаасаа заавар зөвлөгөө аваад хэдэн сум тавьж үзээд тэгээд миний хувьд бол ер нь бас энэ спортоор хичээл сонирхол их байгаа. Тэгэхээр түрүүн бас даралт маралтаа үзсэн жоохон бүдэг цогоод байна гэсэн баг тий. Бүдэг цогох Ер нь бол цогох нь ямар учиртай юм? Энэ олон түмтэй харьцдаг ийм улсууд эндгээр хичээлдэл өшөө одоо энэ спортын маань сурталчил цааш нь олон нийт таниулж өгөх их сайн байх болов гэж би бодож байна. Өөрийн хичээлэхээр нэрээсээ зориг шууд болж байгаа би бол их баяртай байна. Тийм. Гэхдээ энэ жоохон хувцлууд нь үнэтэй юм байна шүү дээ. Ер нь бол хөдөлгөөнийг саармагжуулах гэж байна. Би түүнээс аавн дээр нь буу хэрэгсэлгөөнийг ер нь энэ техник спортын төрлүүд бол ингээд ганц буулгач ихгүй мотоцикл гээл ингээд ер нь манай энэ буулга их зардал их өндөртэй. Жохон зоостой байж ижил нэг хичээлээд байна. Ер нь зардал их. Үнэхээр одоо тэр хөнгөн атлетик бүх сакс волейболын төрлүүдээс зардал ихтэй. Ер нь спорт бол их зардалтай. Бас тэр нөхдүүдийг бас гомдохгүй. Яс үнийн хэлэх бүгд бид нар ч гэсэн зардалтай. Гэхдээ үнэхээр манайх илүү зардалтай. Би одоо жинхнээс хичээлэх гээд байгаа болохоор одоо ингэ гутал гэхт чинь зориултын гутал байна, өмд байна. Дээдлийн цамц ингээл малгай толгоо тэгээд энэ хувцас хосороо бол одоо ер нь нэг ямар улсынхаас хамаараа хятад солонгост үйлдвэрлэсэн хувцас бол арай хэмжсэн. Нэг 850-аас одоо 1000 гарна. Тэгэл энэ тийм герман хийсэн болов тэгэл дээшээ яваад өгнө. Гутал бол одоо ерөөсөө тэгэл 200 еврогоос ихэнтэй гарууны гутлууд бол 200 еврогоос дээшээ л явна. Ташаан толгойн ороо дээр за яг ингэж ташаан толгойн ороо дээр яг энэ ташаан толгойн ороо дээр үл элэг чүд урдхан талд тавина. Наашаа. Тохоогоо юу? Тийм, тохоогоо. Энэ ташаан толгойн ороо дээр энэ дээр ээж их урт юм болов? Үгүй. Тийм. Энэ бэлтгэх байдлыг эзэмшихийн тулд одоо германуудын гаргасан тооцоогоор бол ингээд бараг 980 цагийн бэлтгэл хийж тасралтгүй. Бараг жил шахан бэлтгэл хийж яг энэ башаа машаа чинь гарч ирж ингэж одоо ерөөсө буудагчийн нуруу ингэж хотоож үе-үеүүд нь ингэж хотоож тэнэж ингэж нуруу нөхшөө уян хатан болж ийж ингээ бүр төгс эзэмших юм бол тийм их цаг ордог. Дуран бишэлдээ зүгээр нүхэн хараа. Диоптрический гэж диоптер. Миний одоо толгой болж байна. Жаахан хазгаал болоод байна. Толгойгоо өшөө нааш нь ингэж сайн наад шанаад гэх хэрэгтэй байхгүй юу? Багшаа нэг юм хэлэх юм болчих. Би солгоо авахгүй. Тэр яах вэ? Одоо яг энэ буун дээр бол солгоо хүн болохгүй л дээ. Энэ шанаалагч энэ чинь яг ингээд зүгээр ердийн стандарт одоо нэг АК автомат ч юм уу тийм юмнууд дээр бол солгоо барангүй байрч болно. Манай энэ
сонгуул буунуудыг бол ялч зүв барихгүй бол энэ бариул энэ шанаалагчийн чи ирмэг таарахгүй болчих. Солгоо буу байхгүй мэн тий. Солгоо буу алга өнөөдөр над тий. Солгоо хүн солгоо буугаар хичээлж болно. Тий. Солгоо буугаа яг захиалаад аваад гэх юм бол яг болно. За ер нь болж байна. Тийм. Өнөөдрийн хувьд одоо анхны хичээл гэхэд энэ бол бас яг зүг чигээ болж байна. Энэ спортоор 2009 оноос эхлээд хичээлж эхэлсэн. Тэгээ одоо 5 дахь жил. Урт ууны чиглэлээр тийм. За өөрийн ч. Миний хувьд бол 2012 оноос эхэлж хичээлж байгаа. Тэгээд гарбууны төрлөөр нь хичээлж байгаа. Гарбууны чиглэл. Тэгээд яг юм урт буугаар өөрөө бас хичээлж болохгүй юу? Одоо энэ ер нь бол болохгүй гэж үздэг. Учир нь бол одоо гадаад тэмцээнд орё гэх юм бол зөвхөн айл нэг төрлөөр нь орох хэрэгтэй байгаа. Тийм учраас миний хувьд бол гарбуугийн сонгож хичээлж байгаа. Гэтэ ингээ хоёр чиглэлээр нь орчих болдгоо юм уу те? Ер нь нэг хүн нэг л төрлөөр бодох хэрэгтэй. Урт буу юм уу эсвэл гарбуу гэсэн хоёр сонголттой. За. За. Зэрэг хичээл нэгдэг ч бас хэцүү шүү дээ. Тэгээ зардал мөн янз бүрийн юм их болно тэгээд хэрэглэн ч гэсэн өөр хавлна. Тийм баг шүү те. Одоо гарбуу гэх чинь гарбуунаас өөр ховцолтой байхгүй юм шүү те. Тэгээд нүд нь одоо ингэж жоохон одоо хоёр нүдэрээ зэрэг хараад тах юм бол хаалт хэрэглэж болно. За тэгээд өөр сарвч хэрэглэж болно. Ер нь бол тэгээл нэг готл мотлаа буун нахад тэгэл болно да. Бас тодорхой хэмжээнд удаан хугацаанд хичээлсэн юм чинь бас амжилтанд хүрсэн л байх таа тий. Ямар амжилтанд хүрсэн хүүхдүүд байна? Миний хувьд 2013 онд Азийн хүүхдийн 2 дугаар их наадамд явсан. Тэгээд тэнд финалдаж одоо шагналт байранд шалгарсан. Сая 14 онд Кувейтийн Аз ТV аврал шалгаар бол тэмцээнээс хүрэл медаль авсан байгаа. Би бол Азийн аваргаас алтан мөнгөн медаль, бас Азийн наадмаас хүрэл медаль авсан. Өсвөрийн улсын аваргын алтан медаль, залуучуудын мөнгөн медаль, насан туршидын хүрэл медальтай. Тэгээд ерөнхийдөө том тэмцээнүүд нь тийм байна. Тэгээд ер нь бүгдээрээ шагналт байранд орсон, бүгдээрээ аюулгүй амжилттай оролцдог. Энэ хүн бол бас Азийн аварга. Тэгээд бид хоёр нэг баг болж орсон. Тэгээд багаараа алтан медаль авсан байгаа. За миний хувьд болохоор насанд одоо энэ 2014 оны насан туршийн улсын аваргаар калибрын төрөлт болохоор шагналт 4-р энд орчихсон амжилттай. Калибрын төрлөө. Одоо нөө 50 метрт бууддаг. Тэгэхээр энэ буугаар бол буудахгүй мэн те? Одоо өөр буу. За өөрийн ч хувьд миний хувьд болохоор 2013 онд хавж ирчихсэн. Одоо 1 жил болж байна. Одоохондоо бол сая насан туршидын улсын аваргаар, залуучуудын улсын аваргаар 4-р энэ шагналт дээр орсон. Тиймэрхүү амжилттай. За, энэ бууг цэнэглэлээ. Гох. Энэ гохон дээр хурууг яг ингэж тавина. За. Энэ. Яг ингэж тавьж болохгүй юм дүү. Ингэж тавихгүй юм дүү. За. Одоо энэ бууны гохыг буулгахдаа энэ хараарай. Яг ингэж тавиад энэ суул явуултын бүгдийн дарна. Суул явуултын. Гох буухгүй зөндөө хол явж байгаа үстэй. Тийм байна. Тэр хоол амьсгал бас өөрчлөгдөж юм шүү. Яг амьсгалаа төгсөх болоогүй. Энийг ингээд дарчаад тэгээд амьсгалаа төгснө. Энэ суул явуултын дүү. За. Суул явуулт дарчаад энэ бууны гох бол 20-30 граммаас хил 500 хүртэл байна. Янз янзын буу амьдрал та нарт тааралд. 20-30 грамм байсан ч хил 500 байсан ч энэ гохон дээр энэ хуруугаа ачаалаад хэдэн грамм үлдтэл. Данаашаа хар. Энэ туллаа тийм үү? Туллаа. За миний 7 хурууг хараарай. Дахиад явлаа харуу. За. Ингээд туллаа, явлаа харсан уу? Хонхоогод. Яваад ингээд ачаалж өгнө. Зүгээр нэг тулгачих биш. Яг үнэн чанартай хэдхэн грамм үлдтэл дарж чадчихвал бүр сайн. Мэдрэх л хэрэгтэй юм шүү дээ. Одоо ингээд өндөр зэрэгтэй том буудагч нарыг одоо тэр гүндэг юм энэ трийг хараарай. Ингээд гохуулгаж байгааг юм. Ингээд 7-3 ингээд хөдлөхгүй байж байгаа буун дуурна. Тэгээс ингэж энэ төр татна гэсэн юм байхгүй. Тэгээд энийг ингэж тэгж сайн ингэж сул явуултыг гаргаж ингэж ачаалж өгсөн. Бараг хялгас шиг болгож иж буудаж байгаа. За чи одоо ингээд дараад үзэн гэж байгаа сая их шиг. За харуулж байгаа. Тийм. За одоо болоогүй. Энийг нөө анх үзэж байгаа улсууд ингээд хуруу хөрөөл явчлаа штэ гэдэг. Юу хуруу үргэж ийм хол явж байгааг та хоёр харж байна. Энд дээр харж байна тийм ээ. Ингээд дахиад энийг дарж байгааг нь харлаа тийм үү. Ингээд дахиад дарж байгааг нь харлаа тийм ээ. Тэгээд бууд шүү. Гэсэн чинь чи яасан сая зүгээр л гүрээд л байхгүй боллоо гэж ярьдаг. Оо их сайн байна. За одоо суул явуултыг мэдэрч. За суулгаад. Тэгээ одоо жоохон ачаал. Тэгж жагаад сайн зүйлээ бодлоо. За. Сайн байна. За. За одоо амьсгал төгжгийг за мэдсэн тийм ээ. Мэдсэн, гох уулахыг мэдсэн,
Яаж хараахыг мэдлээ тийм ээ. За тэгээ одоо буудлага аа тийм. За энэ ингэчих үед бол 7-3 нааш нь гарга нааш нь гарга. Наад үүртэй бай. Яг энийг ойрхон. За. Яа тэгээд штэ. Йоо. Оо. Болог байсан. За буугаад. За буугаад тавьчих. Буугаад тавьчих. Одоо юм. Зүгээр. Дахиад буудаад. Оо тэр банд онсон байна. Үгүй бүр яг онлоогүй байжсэн чи явцлаа та. Банд онсон байна. Оо ерөөсөө 5 онсон байна шүү дээ. 5 оноо авсан шүү чаки. Энэ бол ингээд буудагсрын хажууд ингээд их муу буудлага юм шиг мөртлөө зүгээр энгийн ард түмний дунд бол ингээд эргэн уруу годоод хонж байна шүү дээ. Зогсоогоос. Ийм цахины ийм газар сагчаад хэвтээд өмнө дээр тавьсан буугаар гаруй галчдаг хүн байж л дээ. Амчд байж л дээ шүү дээ. Тэр энэ бол чиний энэ бол яг эднэртэй харьцуулж өөрийгөө бодоод хэцүү. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм ярих юм алга. За. За тааш. Оо тэр доор байна. Тийм байна. Оноо байхгүй гэж үзэх үү? Байна. 3 тонсон байна. 3 тонсон. Өөр их чинь 5. Ортод эмэгтэйчүүд маань бас нэлээд төвчээртэй болохоор арай төлхөө тийшээ иш орж гинөө. Тий, ерөнхийдөө тэгж хэлж болно. Тэгээд бусд спортыг бодвол айгүй онцлогтой. Тэгээд бусд спортын зарим ингээл хүмүүс ирээ хардаг л та тэгчээд танахын үед нүдний дасгал хийдэм үү гэ. Аюу их тэгж нэг яжсан маягаар амархан юм шиг эний чи хин ч ингээ бариа зогсоод байна мэн гэж аюу хэлдэг. Гэтэ яг ингээ өөрийн биеэр яхам л тийм биш. Айгүй хэцүү. Тийм ээ тий. Та нарын донд бол хамгийн удаан хичээлж байгаа нь ямар хөвгтэй? Өөрөө юу? Одоо насан туршид орж байгаа гэсэн чинь. Үгүй миний хувьд 2012 оноос хичээлж эхэлсэн. Одоо 3 дахь хичээлтэй хичээлж байна. Хамгийн удаан би л юм шүү. Зөв. Яагаад энэ спортыг сонирхолтой? Нэг яг тэгэл зориод ирсэн юм байхгүй тэгэл ахыгаа дагаж явж байгаа л орчихсон. Ах чинь тэгээд өөрөө гарцсан уу? Манай ах болохоор скватер аймгийн тасгалжуулагч гэдэг тий. Би өөрөө скватер аймгийнх. За одоо 50 метрээс буудана. За. Одоо 50 метр тэр харагдаж байна. Энэ манай 50 метрийн энэ Батлан улсын техник спортын 50 метрийн дотор тэр энэ манай тамирчид өвлийнхөө бэлтгэл сургалтыг базаадаг. Тийм. Гадаа бас 50 метр байгаа. Ерөнхийдөө олимп дэлхийн аварга дэлхийн А зэрэглэлийн тэмцээнүүд бол заавал гадаа болдог номтой. Манайд бол одоо гадаа тийш юм дотор тийм. Манай энэ хүйтэн нөхцөлд бол энэ тэрийг ашиглаж үйл ингэж бэлтгэл хийдэг. 50 метрт буудах одоо яг уртуучдын 50 метрт бууддаг бай энэ байж байна. За яг энэ байж байна. Саяны 10-ыг отод арай жоохон том юм тий. 10 метрийн байг бол тий. 10 метрийг бол том бай. Гэхдээ энэ жигчийн урууны хумсны толио шиг энэ бол яг 10-ын тойрог. Дунд нь дотроо болсон байгаа юм. Доторх жижиг нь бол контрол гэж тооцдог. Энэ бол ингээ 9 нь бол одоо ингээ яг эрхэн уруутай жацуу. Тий. Тэгээд одоо энэ эрхэн уруу ондог дайны ийм хүчин чадалтай буу сум, ангийн буу сум одоо Монголд ч олон байна нэр нь хаасаагүй байдаг л да. Яг энэ спортын буу сумны тавигддаг одоо шаардлага бол яг энэ 10 ондог байх хэрэгтэй болж байгаа. Зүгээр нарийн байх хэрэгтэй. Зүгээр нарийн тий. Одоо тэр шаардлаганд нийцсэн бол энэ аншууц гэж фермийн яг энэ нэлийн хуучин загварын энэ буу байж байна. Тий. Энэ спорт сум спорт энэ хөлн дээрээ тавих ёстой гэж байгаа шүү тий. Энэ дурантай биш юм биш тий. Дурангүй. Энэ ерөөсөө дуран биш. Энэ диафрагм руу нөхөн хараа. Энэ диафрагмыг томсгож ижигсдэг. Тэгэл энэ цагираг овоогоор ингээл бууддаг. Спортод бол ер нь их олон дасгалыг бол яг ийм хараа хэрэгслээр гүйцэтгэдэг байгаа.
урт уучт. Онцгойгүй юм шиг харагдаад байна. Эндээс 50 м чинь. Энэ ер нь буудах тусмаа муудд юм уу юу? Би өөр оноод ясан чинь би өөр онхоо болчих юм. Нэг таны би физиологос бас жоохон болж байгаа хэл та. Гинт одоо ята бол сая ирэл анх удаа үзлээ шүү дээ. Тэгээл би чи анх барихад бол яг ингээл барайл болж байгаа юм шиг мөртлөө удаа тэрхээр ингээл хөдөлгөөн ороод би чинь ингээл сүл багаал. Араа ингээд дасгал сургалт хийгээл бид нар шиг ингээд бэлдээд их юм бол харин хийх тусмаа сайжирдаг байхгүй юу? Бэлтгэл одоо өдөрт хэдэн цаг зогсдог юм? Өдөрт бол амралттай бол нэг 4-5 цаг бол зогсох байх. Дундаа амраад бэлтгэл. Бусад спортыг бодоход та нар ч яг уйдгартай спорт шүү. Бүгдээрээ чив чимээгүй ингээ унтж байгаа юм шиг эсвэл сэрүүн байгаа юм шиг байгаад байна. Хүмүүс жоохон тэгээд идэв штэ. Үзэгч багтай гэдэг байхгүй. Өөртөө л таашаатай болохоос ш үзэж байгаа хүмүүс нэг жоохон тийштэй жоохон уйдгартай үнийг хэлгээд гээл хитэн цаг зогсож байгаа юм харахаар ч юмс жоохон сонирхолтой байж магадгүй л дээ. Финалийн үед бол шалаа өөрлөлтэй. Үзэгчтэй илүү сонирхолтой болоод их. Хөшлүүрээ сайн хар уртлын. Овоонд чинь хөшлүүр байгаа шүү дээ. Тэр хөндлөвчийг яг юм биш юм биш. Яг сайхан хараад энийг сайн хяна. Овооныхоо хүрээний гадаа. Одоо чамд яаж тааруулна? Чи баруунаараа л буудахаас арга байхгүй. Энэ хам бариул шанаалт манаалт. Ер нь бол одоо гайгүй хөвтөж байна. Анх хөвтөж байгаа өнгөхэд ер нь гайгүй хөвтөж. Явуулах. Бууд. Хөвтөгөөс арай доктортай л да. Гэтэ хөвтөгөөс яг л 10 онд гэж шүү дээ. 9 онох хэсгүй. надад бол болж байгаа шиг санагдаад байсан. Буудахаар хөвтөж байна. 9 дэх ойрхон 8 ийшээ. 9 ойрхон 8. Маш сайн байна. 3 цагийн. Маш мундаг буудлаа. За. Энэ гайгүй буудах юм шүү. Түрүүн бас нэг 10 буудлаа старт. Би 10-т цэвэр 10 авсан ш. Гэхдээ дараа нь бүр байхгүй. За тэр 8-аар орчлоо. За, буудсан оноо маань. За энэ үеч. Сүүлийн 3 бусаа. Эхнийх нь энэ. За. Тэгээд дараа нь энэ дуудаад. Яг 8 дээр 2 буудсан. Сүүлийнх нь харин энэ дуудчих тийм. Энэ бол айгүй сайн. Сүүлийнхээ угсраа. Энэ угаасаа буудсан байсан юм биш үү? Чиний буудсан да. За ханхуугийн хайл үлээ. Энэ эхний нэг хитгэн сумаар бас юмыг шийдэхгүй л дээ. Ер нь бол ингэж л буудсан. Аль нь оногч найдвартай нь харагдлаа бас алдаа гаргасан ч одоо ерөөсөө асуудал гарлаа шүү дээ сая тий. Тийм ээ. За маш баярлалаа. Монголд 30-аад дасгал байдгаас битээр дөнгөж 2 нь гэж үзэх үү? Босоо хөвтэй гэх 2 нь 2 дасгалаар нь туршиж үзлээ. Одоо 3 дахь дасгал нь бол гар бууны дасгал байгаа. Гар бууны багш эмхтэй багш байсан тийм ээ. Инхчин багш дээр бас очих хэвээр. За танд маш их баярлалаа. Өдрийн кайф нэвтрүүлэг сонирхож байна. Миний хувьд бол эндээ үлдчихэж байгаа шүү дээ. Ер нь одоо ингэж шав болоод. Энэ спортоор хичээллэх хамгийн гоё нь ер нь юу юм? Хамгийн гоё нь буудаал ертөнцөөс тасраал ингээл өөрийн гэсэн одоо баг ингээл оноол 10 онхол хамгийн гоё кайфтай. 10 онхол хамгийн гоё кайфтай. Гэтэ ингээд дургуун өргсөөнийхээ царайг ингэж бодож байгаа буудаж байна уу? Хаяа тэгдэж штэ. Тийм. Энэ дандаа ушонцтой. Миний хар бодлого спорт хүн ямар ч үнийг төлөвшүүлт юм болов гэж боддоо шүү дээ. За. Төлөвшин тэгээ ингээл зогсоод байна. Тэгээд өөртөө төвлөрнө. Бодол төвлөрч нэг газар цэг дээр төвлөрч байна. Тийм болохоор илүү төлөвшин хүмүүжиж байгаа. Өдөртөө кайф нэвтрүүлгийг үргэлжилж байна. Одоо гар бууны дасгалжуулагч инхчин багштай та бүхнийг уулзалж байна. Тэгэхээр гар бууны төрөл маань урт бууны ямар ялгаатай, ер нь ямар онцлогтой юм болов? За гар буу гэхлээр урт буу гэхлээр угаасаа сая бид нар үтсэн те урт буугаар хувц хэрэглэл өмсөөд тэгээд буудаж байгаа. Гар буу гэхлээр зөвхөн ганц гараараа бариад баруун гараараа зөвхөн бариад бууддаг. Тэгээд хувцас хэрэглэлийн хувьд бол гутал өмснө. Гутал өмсөхдөө бас яг саяных шиг тийм хатуу ултай гутал өмсдөг. Гэхдээ зүгээр чөлөөт хувцас өмсдөг. Тий. Хувцас хэрэглэн зүгээр бэлтгэлийн хувцас өмсөж буудчих болно. За таны хувьд хэр удаан дасгалжуулагчаар ажиллаж байна? Хичнээн шав төгөлж байгаа юм. Би яг дасгалжуулагчаар ажиллаад 2 жил болж байна. Энэ хугацаанд би 15 тамирчин бэлтгэж гаргасан, нэг спортын мастертай, тэгээд зэрэгтэй тамирчид бол
нэлээд байгаа. За бууга танилцуулаад хэлэхүү. За тийм. Яаж ямар буунууд байна? За энэ бол дандаа хийм буунууд би аваад ирсэн байна л да өнөөдрийн хувьд бол. За энэ бол Эстер гэдэг буу байна. Хаанх юм буу вэ? Швейцар Австрт үйлдвэрлэсэн байгаа. Австри улсад үйлдвэрлэсэн Эстер фирмийн буу байна. А энэ буугаар бол хэлбэртэй тий, яг энэ бол нэг хүн өөрийнхөө гарын хэлбэрт тохируулаад бариулыг нь засчдаг байхгүй юу? За үзэгчдээ та бүхнийг гар бууны тамирчидтай уулзуулж байна. Тэгэхээр ямар гавьяа шагналтай, ямар амжилтанд хүрсэн хүүхдүүд байна аа? Миний хувьд бол залуучууд улсын алга тэмцээнээс 1-р зэрэг бас багийн хүрэл медаль зэргүүдийг авч байсан. Би хичээлээд ирэн удааг байгаа. Хэн блэ? Нямсрам. За. Зүгээр спортын мастерлал. Тэр нь ямар амжилттай? Би ч гэсэн спортын мастер. Спортын мастрыг ер нь яаж авдаг юм бэ? Спортын мастрыг 371-с дээш бодвол 400-аас 371-с дээш. Оноо авчих ш тий. Тий 400 оноо шүү дээ хэвтлэн тий. Хэдэн сумаар? 40 сумаар. Уртуунаас нэг ялгаатай нь болохоор уртууны гох нь айгүй хөнгөн бидгийн. Тий. Дөнгөж хүрхтүүдэд л буудчихдаг. Гарбууны гох болохоор 500 граммаас дээш гохтой байгаа. Тий. Тэгээ 25 метрт бууддаг эмэгтэй гарбууны гох бол 1 кг-аас дээш байх хэвээр. Тэгэхээр бүр хүнд байх хэвээр. Тэгэхээр энэ бол хэр оргийн өмнө гал алдахгүй. Тэгвэл анх буудаж байгаа хүмүүст бол гал алдах магадлалтай хөнгөн байдаг. За 90 өгч байна да. Хаана унсан бэ? Харлуу жоохон төгссөн юм. Энэ дээдлийн 6 дээр хансан. Маш их баярлалаа. Өнөөдрийн кайф нэвтрүүлэг буудлагын спортоор. Гэтэ онохгүй гарбун дээр бол кайфгүй дээ. Онох юм бол ядаж энэ харлуу оруулах чадах юм бол их сайхан байх байлаа л дээ тийм ээ. Ерөөсө оруулахгүй болохоор уур өрөөд тэгээд миний энэ буудсан дандаа энэ дээр л яваад байна л дээ. Энийг ихтэй засч болох байх тийм. Засаж болно. Яг таны гаранд чинь тохируулаад бариулыг чинь янзлаад тусгалын өөрчлөөд тэгээ энд тусаад байгаагийг чинь ийшин шилжүүлээд ингээд эсвэл цаасын жоохон дээшийг ингээд тавиад өгчмөр юм шүү. Тэгэхээр түрүүний урт бууг бодоход энэ нөгөө нэг яг гарт таарсан байх ёстой гэж нарийн юмнууд бас байна. Дээрээс нь толгуур байхгүй тий. Ямар ч толгуур өөрөө толж байгаа болохоор. Нэлээд их чичрэлтэй байгаа тийм. За маш их баярлалаа танд. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Кайф нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар сонирхолтой байлаа. Энд гэдэг нь халаалт дээрээ учраас жоохон сэрүүхэн байт юм байна. Тийм сэрүүн нөхцөлд ер нь өвөл зөнгөл бэлтгэлээ яадаг байх тийм ээ. Халаалт одоо удахгүй ирнэ л дээ. Манайх ч нэг айгу том заалтай учраас тэгээд нэг жавар хургачихлаар эргэж халахтаа жоохон. Тийм шүү тийм. Жоохон жиндүү байсан ч гэсэн сонирхолтой байлаа. Маш их. Дараагийн кайф нэвтрүүлэг ирэх нэм гарагт тийм ээ. Шүхрийн спортыг бас онцолж л байна. Тэгээ зориг хөрөх нь үгүй юу? Энд чинь том спорт. Сүүлийн дугаар болох нь үгүй юу? Эцсийн дугаараа хийх нь үгүй тэгээ. Гаруул амьд байгаа байна гэж бодлоо. Маш баярлалаа. Ирэх нэм гараг хүртэл баяртай.